Маргааш нөгөө өдөр нэг нэгээрээ гараад явчихсан. Би эргэж хартал арзаасан үстэй жижигхэн биетэй нэг охин ахаа намайг аваад яваач гэдэг. Hey guys, та бүхнийг дахин харж байгаадаа маш их баяртай байна. За тэгээ өнөөдөр бүгдээрээ хачин жигтэй явдлуудынхаа 2 дахь эпизодыг оруулахар болсон байна. За тэгээд хачин жигтэй явдлууд маань яадаг вэ гэвэл Facebook group дээр тавигдсан хүмүүс тохиолдож исэн хачин явдлуудыг уншдаг байгаа. За тэгээд өнөөдрийнхөө бичлэг рүү бүгдээрээ орцгоо. За тэгээд өнөөдөр бүгдээрээ дахиад нэг Facebook group-ээр зочлоод өмнө нь орж ирсэн Facebook group-ээр дахид зочлж байна. Тэр нь бол бидний тохиолдсон аимшигт явдлууд гэдэг Facebook group байгаа. За тэгээд шууд ихнийхээ орцгоё. Мэдээж нэрийг бүгд би нууцлж байгаа. Яагаад тэгэхээр эн чинь бас тэ та ойлгож байгаа бах. За эхэлцгээе. Тэгэхээр хүн ядаргаанд орохоор амар их юм хард юм блэ. Би анх оюутан болчиход хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байлаа. Нэг өдөр орой ажилласаа шөнийн 4-т тараад шөнийн 4-т тараад унтчихсэн. Өглөө 8-аас хичээлдээ болохоор нүдний ороо гарах санаатай тэгсэн чинь чихэн дээр амар олон хүн дуурайд байсан. Вау, чихэн дээр амар олон дуурайд байсан. Тэгээд өрөөний хід маань юм яриад байна да гэж бодоод гүрийг л унтаад байсан. Тэгээд нэг биш санагдаад байхаар нүдээ нэгээд харсан чи яг орны хажууд цав цагаан хувцастай нэг өндөр охин зогсож байдیں۔ Тэгснээ хаалга руу яваал алга болсон чи амар айлгаал яг сүнсэнд аруулсан юм шиг орилж чадахгүй хөвтөжсэн чинь манай өрөөний охин гэрлээ хуртаа асаагаатах гэд орилоо тэгээд сэрсэн дээ. Тэгсэн манай өрөөний тэр орилоод байсан охин бас харсан юм уу яасан мэдгүй хий юм сонссон юм уу хар дараад байна гэж уйлаад байсан. Тэгээд маргааш нөгөө өдөр нэг нэгээрээ гараад явчихсан. Маргааш өдөр нь нэг нэгээрээ гараад явсан байх нь шин. 6 охин нэг өрөөнд байж байгаад нэг мэдсэн гурлаа үлдсэн байсан да. Хамгийн хачирхалтай нь тэр охин яг надтай адилхан олон хүний дуу сонссон гэж байгаа. Тэгээд дахиж дотор байранд орохоос айдаг болцсон. Ер нь ганцаараа байж чаддгүй их аимхай болчтой юм байлээ. Та бүхэн мэдэх болвол мэддэг л бах л та. Нэг шүтэст оргцсон сүнс энтер гээл оюутны дотор байранд оргцсон сүнс энтер гээл. За тэгээд өмнөх шиг бас ливгүй болгож чадчихжээ. За тэгээ энэ бол мэдээж бидний нэгдэх амьжгийн юу байлаа. За тэгээд бүгдээрээ дараагийнх руу орцгоё. Энэ зүйл надад 9 настай байх тохиолдсон. Аав ээж ажилдаа яваад орой ирдэг байлаа. Нэг орой аав ээж хоёр ажилласаа ирээд миний хүү дэлгүүр яваад иргээд тэгээд би дэлгүүр орчоод буцад байсан чинь гинэт эвгүй мэдрэмж төрлөө. Араас нэг юм намайг дагаад яваад байлаа. Юу н тэгэл хэцүү шттэ. Амир. Уусаа тэгээд нөө айсууд аргалууд л нэгчээр тэгэл харанхуй орой ч юм уу те тийм жоохон айцтай гудамжаар явхад бол ер нь бол араас юм дагаад байгаа юм шиг мэдрэмж бол төрдөг. За тэгээд мэдрэмж төрлөө араас нэг юм дагаад явуулаад би эргэж хартал арзаасан үстэй жижигхэн биетэй нэг охин ахаа намайг аваад яваач гэдэг. Зүрх хамаар гарах шахсан. Тэгээд байдаг чангараа орилоодгүй лээ. Гэрийнхээ үүдэнд ирээд эргэж хартал нөгөө юм чи алга болсон байв. Энэ явдал одоо хүртэл санаанаас гардаггүй. Яа, сүнс. Эдгээр бүгдээр арай өөр талаас бас тий өөр өнцгөөс харж үзье. Тэгээд хэдийгээр сэгсийсэн үстэй ч гэсэн тийм нэг зөвхөн тийм тусламж хүсэж исэн охин байвал бас яах байсан. Тэ тэр талаар бас бүгдээр бас бодож үзэх зүг байх. Гэхдээ яг одоогийн энэ кейснээс харахад бол амар эвгүй юм байна. Одоо зүгээр л дэлгүүр гараад явж исэн. Зүгээр дэлгүүр гараад явж исэн чи араас ч нэг охин ахаа туслаач гэдэг хөл бас л эвгүүлнэ тэ. За тэгээд дараагийнхаа эвгүй хачин чигтлээ явдлууд руугаа орцгоё. Уншижснаас пост оруулж байгаагүй юм байна. Энэ явдал найз минь тохиолдсон 2007 онд байхаа би 6 буудлын уулын орой дээр байдаг байшинд өвөөтэйг амьдардаг байлаа. Удалгүй өвөө маань зууртаар өнгөрч би тэндээ найзтайгаа амлахаар болов. Тэр үед би вагон ресторанд замын үдийн чиглэлд 2 өдөр яваад 2 өдөр амардаг ажилтай. Нэг өглөө би ажилласаа буугаад өөр найзуудтайгаа таарч жоохон дөргиж агаад шөнийн 4 өнгөрөөж гэртээ очисон байхаа. Тэгсэн нөгөө найз маань чи хайччихва гэд өөдөөс уйлах шахам хаалгаар тосч авч илээ. Яасан юу болов гэтэл мэдээж шин дунд тийм юм ярихгүй нь ойлгомжтой. Бид хоёрч
тэгсгээд ундчлаа. Маргааш найз маань ярьж байна. Бид хоёр доггууланд амьдарч ирсэн. Лаагаа унтраалгүй юм уншаад хөвтөж байтал толны урд юм сүйтгэнсэн. Сайн харахад хагас суудсан хүүхэн хүсээ самдж байна гэд гин. Тэгж ийснэ гинэт зогдсож ааж явахнаар эргэж харж байгаа харагдсан гэсэн айсандаа хүнчлөө дээгүүрээ бүтээгээд хэсэг хэвтлээ. Тэгээ ааж явахнаар хүнчлөө сүгтэл яг дээрэс нь хажуугаараа үсээ хүнчлж харж байсан гэсэн. Вау. Яа. Ойрлох гээд удирдах чадахгүй байж л би ирсэн гэсэн ашгүй. Өглөө нь энэ болсон юм а яруугүй бид хоёр ухсгээл гараа дахиж хизээч очиог өмдөг. Йоо. Яг ийм бодит бүр нэг юм сүнс нь яг хүмүүс рүү ойртсон тиймэрхүү явдлууд бас юу вэ? Өмнөх эпизодыг та бүхэн ирээ үзчихсэн бол нөгөө нэг 10 давхурт байдаг айлын цонхын тогшсон гэсэн тий. Тэр бол ямар ч байж бас боломжгүй. Яагаад гэвэл 10 давхурч өөр өндөр учраас хаалгын тогшиж бишээ цонхын тогших бас тийм ямар ч тийм боломжгүй. Бас эвгүй. Энэ дээр үзээд та тэр ч яг энийг үзэгүүд бас эвгүй тий. Ингээл найзгаа хүлээгээл байж исэн чинь толны урд нэг юм хүүхсээ самнаад сууж байгаа. Тэгээд мань хүн айгаад орондоо оронгууд яг өдөөсөн гээд гараад ирсэн гэж байгаа. Йоо. Эрэл аймаруу. Гэтэ итгэн цаашаа ерөнхийд бол тэгээд энэ чинь нөгөө нэг зөвхөнтэй хэрвээ итгээд үзүүл яадаг вэ? Хэрвээ итгээд үнэн юм бол хэрвээ яадаг бол хэрвээ итгэхгүй байвал бас яадаг бол гэдэг кейснээс нь хараад үзвэл бас сонио. За тэгээд нэг юм эвгүй тохиолдол болсон байт юм байна. За тэгээд ерөнхийд бол сүнсэн даруулах гэд нэг тийм зүйл байдэн шүү дээ. Тэгээд ерөнхийд бол зарим YouTube сувгаар энэний тухай биччихсэн бичлэг өдр хүртэл видео өдр хүртэл оруулсан байт юм байлээ. Тэгээд яг энэ өнөөдрийн юунаар бол сүнсэн даруулах тухай нэг юм хүн бичсэн байт юм байна. За тэгээд бүгдээрээ үзцгээе уншицгаая. Сүнсэн даруулах энэ төр гэж байдаг бол доо. Саяхан нэг нийтийн байдал түрээслээ даруулсан тухайгаа бичээ. За. Дөнгөж саяхан одоо тэр өрөөнд хүн орсон үгүйг мэдэхгүй байна. Баян бүртээс жаахан өгсөд M-oil колонкоор баруун эргээд салаа замаар зүүн эргээд явдаг юм а. Гудам эргэлт бүрийг итвэчлэлтэй биш. Хоёр давхар байшинтай урдаа нэг давхар нилээд урд коридортой байшин. Яа, урд коридортой байшин бас эвгүй шүү. Коридор ерөнхийд бол амар эвгүй. За нэгдлээд урд коридортой байшин. Ингээд бараг 30 гаруй өрөөтэй байх. Намайг очих 5 айлсан тэдний 3 нилээн жегри баг гинүүд. За одоо дүүрс эргээд санхүүгээ бодоод орчихсан хямдхан юм л та сарын 100 мянга. Дотроо нэг урт гал тогооны мүлхөг гэх юм уу тийм тавилганаас өөр юм байхгүй. Дээрээс нь ямар ч утас сүлжээ барьдгүй зэвхий өр. Ваа. Йоо. Гайс ойлгохоор гадаа нөгөө нэг барилгын ажлын угтаад байгаа байхгүй. Тэгээд гадааны шуум жоохон орж иж магадгүй. За тэгээд сонирн байгааз баг хотын А бүс үсттэй тэгээд л анхны шөнөө болт юм унтчихсэн чи яг хөл дээр нэг юм суудсан байсан. Би яг тийм юм ингэж дүрслэж чадахгүй байна. Сексис үстэй энтер гэж юу яахгүй. Нэг тийм сүудрлээсэн надтай юм яриад би бас харилцан яриад байх шиг санагдаа сүултээ босох гэж чадахгүй ойрлох гэж чадахгүй яг гатсан газ болж гадаа нэг шил хагараад хоёр багийн зодтолдох чимээнээр сэрээд өглөө болтол ондч чадлаггүй нөгөө хоёр зодтолдож байсан нөхдүүдийг алсахнаас бараад жүр цайлгав. Нарааш найзуудаа хэлэхээс ичээ тэгээд оройн хажуу өрөөний ахтай танилцаж хоолунд хийчихэд ганц 2 100 татчихад орой унтсан бас л яг шүн дунд сарын гэрэл бас л яг шүн дунд сарны гэрлээс өөр юучгүй байхад урд нь хөл дээр суус нөгөө сүдэр дахиад гараад ирсэн яг өмнөгчгөө байдалтай. Йоо яг ингээд уншаад ганцаараа өрөөнд суугаад явашаар амар эвгүй юм байна. Тэгээд тэгсэн мөртлөө яаж сэрэх арга олоогүй. Дахиад дуу чимээ гараасаа гэж бодоод нөгөө сүдэрлүү хэр удаа ширтэж тамлагдснаа мэдэхгүй байж байгаад өглөө болгосон. Толин тартал бүлцэтэл бол уйлчихсан. За тэгээд хоноод л хамаг юм аваад түрээс ихэн тал мөнгийг аваад гарсан да. Йоо ямар юм бэ тий?
бүр ингээ 2 удаа тохиолдсон байх нь шүү дээ. Ерөнхийдөө бол миний өмнөх эпизод болон одоо энэ эпизодуудээр яадаг вэ гэвэл дандаа нэг зүйлд нэг удаа тохиолдсон явдал ярьж үгүй. Нэг удаа ингэсэн тэгсэн ингээл ярьдэн шүү дээ тийм үү. Энэ дээр бол бүр 2 удаа яг ингээ дараалцсан юм зүйл болсон байх нь байна. За тэгээд хамгийн сүүлчийнхаа айгүй хачин явдлуудыг харцгаая. Тэр нь нэлээд хэдэн жилийн өмнө би дарахны зулцаг гээд амралтын газар ажиллаар очив юм л да. Жижигхэн шугар модон байшинд ганцаараа байрлахаар болоод цэвэр агаар тэгхэл гой зуныг амралтанд амарч байгаа хүмүүстэй өнгөрөөж илаа. Нэг шөнө унтчихсан нэг 6-7 настай үг гэмээр жоохон банд намайг нилээд хид удаа нутраад их л санд руу хичээ бишээлэл гэж байна. Биш нойрмог өдөөс нь толгой дохиод нойрондоо болоод буцаад унтах гэжсэн аа. Гинт тухс хийгээл хүүтэ үзэх хөлс асгараад хаашаач хөдөлж чадахгүй, дууч гаргаж чадахгүй. Таг гаццсан. Учир нь би нөгөө модон байшинда хаалгаа дотроос нь түгжээд гав ганцаараа унтчихснаа сансан юм аа. Йоо. Ямар юм бэ те? Зүгээр ажиллаараа нэг тусланд очиод дотор өөрөө хамгийн гол зүйл айгаад байгаа юм нь хаалга дотроос нь түгдсэн байх нь шүү дээ. Тэр хүүхдээ хаагаар орж ирсэн те. Магадгүй цонхоор ч үйж болох юм. Гэтэ цонхоор бол мэдээж дуурна. Эйгүүлээ. Яг ингээл унтчих 5% яг өөр дөр төсөөлөд үзэлтэй. Яг унтчихсэн чинь нэг хүүхэд ингээл хаа юм уу бишээлээ гэж дуудаал тий. Тэгээ ингээ гайхсан та нар яг ингээл өрөөнийхөө хаалгыг цоожилцсан. Яа, ямар юм бэ? За тэгээд та бүхэнд өнөөдрийн бичлэг маань таалагдсан болвол лайк болон subscribe дарж намайг дэмжихээ битгий мартаарай. Тэгээд танд бас тохиолдож исэн эвгүй явдал байвал доор комент хэсэгт бас бичээрэй. Магадгүй дараагийн эпизодуудаар таны энэ эвгүй зүйлийг уншаад оруулж болно. За тэгээд өнөөдрийн бичлэгт хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэг ортлоо түр баяр таа.